Чаргалгээд жаргал дуусан цайлган дэлхий амьдрын гэммэн учрал. За 11 цаг 52 минут. Үгшигээ мүвэлэх эжин сэтгэлээ дуулахтан хүртэл догдолох зүрхий чагнаж суудаа. 3 дугаар сарын 30-нд дэлхийн эмчнэрийн баяр өдөр тохиолдгоо. Эмчнэрийн баярыг ухтаж Баруун Цэцмийн засаг даргын 5 газар аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран их шиг өдөр арга хэмжээг зохион байгуулжээ. Баруун Цэцмийн засаг даргын 5 газраас 8 албан хаагч нэг өдрийн турш аймгийн нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн үүргийг гүйцэтгэлээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн 8 эмч Баруун Цэцмийн засаг даргын 5 газарт төрийн албаны ажлыг гүйцэтгэж ажилласан юм а. Нарийн мэргэжлийн эмчээр ажиллах 8 төрийн албан агч нар өглөөний 8 цагт шуурга хуралдаа сууж үүрэг чиглэл авч ажилдаа гарч байгаа нь энэ юм а. Төрийн албан агчдын уялдаа холбоог сайжруулах, төрийн захиргааны хэмжээнд эрүүл мэндийн салбарын хэмжээнд ажил ямар явагдаж байна, юун дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар харилцан туршлага солилцож байгаа нь энэ лээ. Дэлхийн эмчнэрийн баярыг ухтаад аймгийн нэгдсэн эмнэлгийн санаачлаад Баруун Цэцмийн засаг даргын 5 газартай хамтраад их шиг өдрийг өнөөдөр зохион байгуулж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгээс 8 нэр эмч, Баруун Цэцмийн засаг даргын 5 газраас 8 мэргэжилтэн ирж ингэ солилцож ажиллаж байгаа. За энэ их шиг өдрийн гол зорилго бол төрийн албан агчдын ажлын уялдааг сайжруулах, бие биенээсээ туршлага судлах, төрийн албаны ажлыг төрийн захиргааны хэмжээнд, эрүүл мэндийн салбарын хэмжээнд ямар хөө явагдаж байна, юу хийж байна, ямар зүйл дээр анхаарах байр байна, ямар зүйл сайн байна, тэ анхаарах зүйл юу байна гэдэг тал дээр өнөөдөр туршлага солилцож ингэж их шиг өдрийг зарлаж явж байгаа. За өнөөдрийн аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж Баруун-ын 5 газраас ирсэн 8 эмч шинээр ажиллаж байна. 8 эмч маань өнөөдөр маш сэтгэл өндөр. Тэгээд сэтгэлээр нь ганц хоёр хүнээс нь лавж явцын донд асуухт бол ер нь хэр аюу завгүй байдаг юм байна. Эмчнэр маш их ачаалттай байдаг юм байна. Тэгээд иргэн хүнээс бас ихэнх зүйл нь бас шалтгаалдаг юм байна гэдэг зүйлийг ярьж байна өнөөдөр. Тэгэхээр яалчгүй бас яг тийм өнгөц харахад бид нар ирээд явж байхад ороод гарахт бол юм анзаардаггүй байсан юм байна. Тэгээ одоо яг өөрөө дотор нь орж ирээд хамтарч ажиллаад цуг үзээд тэр байтугай манай хурлын ажлын албаны ажилтан уянгаа маань ихэр хамтажууд эмчид дагалцсан. Тэгээ өнөөдөр 2 кейсэр хагалгаанд орсон байна. Тэгээд кейсэр хагалгаанд ороход маш их таагдаг, маш их эрүүл ахуй халдвар хамгаалдаг баримталдаг юм байна. Дуу чимээх баг үзүүлэлт байдаг юм байна. Би өнөөдөр юус ингэ цус ингэж харж үзээг өнөөдөр ингэ цус харсан чи тэр эвгүй байлаа. Ер нь айгүй хэцүү ажил байдаг юм байна гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбар ер нь бол хүний эрүүл мэндэд хувь хүнээс ихэнх зүйл нь шалтгаалдаг. 80-90 иргэн хүнээс шалтгаалдаг. 10% нь л эрүүл мэндийн салбар зөвхөн зөвлөдөг, тусалдаг, дэмждэг, эрүүл мэндийг хамгаалдаг, нийгмийн эрүүл мэндийг зөвлөдөг гэдгийг одоо иргэд маань бас их шиг өдрийн хэмжээнд хүрээнд бас харж байгаа хаа гэж бодож байна. За ингээд дэлхийн эмчнэрийн баярын өдрийг ухтаад болж байгаа нийт эмч мэргэжилтнүүдтэй, үе үеийн ахмад эмч нартай, одоо ажиллаж байгаа эмч нартай, за мөн өнцөг болон бүрт байгаа бас бүх нийт эмч нартай дэлхийн эмчнэрийн баярын мэндийг хүргээд ирүүлэх хамгийн сайн сайхан хүсээрээ. Цэвэр агаар хор борондан байгаль дэлхий сэргэлэг шиг. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогчин албан тушаалд Баруун Цэцмийн 7 дугаар багийн засаг дарга нэгцэцэг. Доторын эмчээр Баруун Цэцмийн засаг даргын 5 газрын байгаль орчны улсын хяналтын байцаагч Ган Төмөр, дүрс ажиллагааны эмчээр багийн зохион байгуулагч Тарима, хүүхдийн эмчээр 9 дугаар багийн засаг дарга Наран Туя,
шүдний эмчээр багийн зохион байгуулагч уран тэгш, Баруун Орос Сэтрэгэн таман газрын хэвлэлийн төлөөлөгч Баатархуу захин бүртгэлийн ажилтнаар яралтай түргэн тусламжийн их эмчээр мал үржлийн тасгийн мэрэгчлэлтэн Отгон сүх, их барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч эмчээр Баруун Орос иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтан уянганаар нэг өдрийн турш ажилласан юм. Тухайн албаа агчдыг бид нарийн мэрэгжлийн албан тушаалын үрг аваад гарсан цаг тухайд нь ажлынхан талбар дээр сэтгэгдийг нь сонсож нарийн мэрэгжлийн эмчийн үргийг гүйцэтгэхт ямар байгаа талаар санал бодлыг нь хуваалцлаа. Амьдрал дээр төсөөлж байснаас ч илүү чөлөө завгүй ажилтдаг хүмүүс бол эмч нар байдгийн байна гэдгийг нарийн мэрэгжлийн эмчийн ажлыг түр орлсон албаа агчид онцолж байсан юм. Содос сэрэг шиг холбоотой эмч сольгч хоёр инхиманан ханддаа сольгч эмч хоёр содос сэрэг шиг холбоотой эмч сольгч Олон улсын эмчнэрийн баяр зориулсан хишиг өдөрт 7-р хэсэг дараагийн цэцэг би эмчилгээ эрхэлсэн авлагч дараагаар ажиллаж байна. За, юугаар ч орлуулшгүй зүйл гэж бас байдаг гэдгийг өнөөдөр 4 цагийн хугацаанд мэдэрлээ. Яг өнөөдрийн байдлаар нэгдсэн эмнэлэгт 190 хүн эмчилүүлж байгаа юм байна. За, тэгээд амбалтаар халдварт сүрье, төрөх гэх мэт тусдаа амбалтаартай тасгууд нийлээд өдөрт бол амийн нэгдсэн эмнэлэгт онцчаар 2000 төгрөг үйлчлэгдэх гэсэн статистик та байдаг юм байна. За, энэ 2000-аар үйлчлүүлэгч дээрээс нь эмнэлгийн 300 гаруй ажилчдын эрүүл мэнд, ажилчдын эрх ашиг, санал гомдол гэдэг бүхий л холбоотой асуудлыг зөвхөн эмчилгээ эрхэлсэн орлогч шийдэж явдаг тийм чухал албан тушаал юм байна. За, өдөр тутмын ажлаас гадна нөгөө чухал ажлын хажуудаагаар жижиг аар саархан асуудлууд бас байд юм байна. 13 дугаар маягтны гарын үсэг зурах ажилчдын чөлөө олгох, амбулаторийн, жолооны, больницын хуудасуудад бас гарын үсэг зурдаг нь бас нэлээд ачаал үүсгдэг юм байна. За, дээрэс нь өглөө 8 цагт шуурхагийн хажуугаар яаралтай хүчтнүүдийн мэдээллийг авдаг юм байна. За, жишээлбэл хүүхдийн тасагт хэдэн ийм хүнд хүчтэн байгаа. За, тэгээд энийг хамтарсан хурлаар орлох, нарийн мэрэгжлийн эмчид үзүүлэх үү, хот руу явуулах уу гэх мэт нарийн асуудлуудыг бас шийддэг юм байна. Мөн тэгэхээр яг эмчилгээ эрхэлсэн орлогч гэдэг бол зөвхөн нэг дотрийн ч юм уу хүүхдийн эмчийн мэдлэг биш, бүхий л салбарын эмчилгээнийхээ бүхий л төрлийн мэдлэгийг аваас их өргөн цар төрлийн мэдлэгтэй эмч байд юм байна гэдгийг ойлголоо. Яг үүнийг жишээ болгож батлахаар намайг энэ ажлыг хийж байхад манай эмчилгээ эрхэлсэн орлогч дарга тэгшээгч маань яг 2 хагалгаанд орсон. Мэтээгүй жилтэй хэмч нь дуудлаганд тавьчихад байгаа юм байна. Тэгээд энэний ажлыг бас давхар гүйцэтгээд 2 хагалгаанд орохоор яваад өглөө. За, тэгэхээр яг энэ хооронд бол үнэхээр орлуулж болохгүй зүйл гэж байдагны нэг нь бол эмчийн ажил үүрэг юм байна гэдгийг ойлголоо. Тэгээд иргэдтэй сануулж хэлэхэд нөхөн сэргээгддэггүй бидэнд ганцхан заяагдаг зүйл бол бидний эд эрхтэн эрүүл мэнд байдаг. Тиймээс бид нэр өөрийнхөө болон гэр бүл үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг сайн сахин хамгаалж иргэнийхээ үргийг биелүүлж байгаарай гэдгийг бас сануулмаар байна. За, тэгээд дээрэс нь дуудлагын үр дүнг нэгтэлт юм байна. Араас нь заавал сторуудаа бас хянд юм байна. Бүх тасгуудад хэвцэн сторуудыг сайн төгсөгдөж үгүй юу гэдгийг хянд юм байна. Мөн ажилчдынхаа албан агчдын мэдлэгийг чадрыг дэвшлүүлэх зорилгоор сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэх мэт ер нь өдөр дүрлүүлж байгаа бүх хүмүүстэй холбоотой бүхий л мэдээллүүдийг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хийдэг юм байна да. За, ингээд нийт эмч нартаа баярын мэнд хүргэе. Та бүхэн сайхан баярлаарай. За, төрх тасгийн эрхлэгч энэ биш гэдэг эмчийн дор удирдлагын дор ажилласан. За, өглөө 8 цагаас хойш одоо хүртэл ажиллаж байна. Одоо 12 өнгөрч байна уу? Хэд очив? Тэгээ өглөөнөөс хойш 2 төрөлтийн мэс засалт хийсвэр хаалганд орлоо.
За би өөрөө бас хийсрээр төрсөн болохоор дор юу болдгийг мэдэхгүй. Одоо сая харсч айхтар юм болдгийг бэ. 5 давхар арьс бараг 10 хэдэн сантиметртэй зүсээд буцаж ойд юм байна. 5 ойдл хийдэг гэсэн үг. За тэгээд хүүхдийг гизэн байхаас ахуулаад гар дээр авах хүртэл айгүй хүн завыг туулж авдаг юм да хүүхдийг бол айхтар юм байна. Тэр нариутгал баг хичнээн ч удаа угаа өглөөнөөс хойш гарч орох болгондоо угаагаад юунд ч хүрэхгүй ариун цэрэг байдлыг хангалаа да. Өглөө болохоор хийсэр хаалгаар 2 тудагаад 10 цагт эхлээд тэгээд 10 цаг 35 минутанд охиныг их хурж авсан. За тэгээд одоо олонгууд 11 цаг хэд минутанд байсан бэ сая? Намха гэд ихчиг 4 дахь хийсэр хаалгаар хүүг нь их хурж авлаа да. Хэцүү байна. Авирл юм шүү дээ. Би ч нөгөө нэг цус мусаас юм унаас өөр амар айдаг. Зүү тариулахтаа хүртэл амар айдаг. Тэгс чи юу тариулах бүр цус нөөжин дунд ороод хаглаа баглагын цус хутан мутгаар зүсгийг хүртэл хараад айхтар хүн дээд юм шүү дээ. Эмчнэр чи сурцсан 10 хэдэн жил бас ажилласан болохоор сурцсан байдаг баха. Тэгээ эн чин хийсэр төрөхөд бол 3-4 хүн ороод төрчд юм байна. Хийсэр хаалганд олонгууд 7-8 хүн баг бүрэлдэхүүнтэй ажиллаж иж энэ хаалга хийдэг юм байна да. За сайн байна уу. За өнөөдөр их шиг өдөрт бас хүүхдийн эмчээр ажиллаж байна. Тэгээ хүүхдийн тасаг бол хүүхдийн амралтаар бол одоо маш их ачаалттай байд юм байна. Тэгээд өглөө би 10:30 гэж яхад үүрэгт ажиллаа аваад ирсэн байгаа. Тэгээ тэрнээс хойш одоо 25 хүүхэд үдсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг хуурайшилт ихтэй байгаа. Ханиад бол маш их байна. Тэгээд бас арай гайгүй болчиход байгаа гэж энэ ерөнхийдөө бол өнөөдрийн хувьд бол 25 өдөр хүртэл 25 хүүхэд гэдэг бол бас миний хувьд бол маш их тоо байна. Тэгээд маш их ачаалттай ажилт юм байна. Тэгээд бид нар бол нөгөө эмнэлгийн ажил дээр яг өөрсдөө эмчнэр биш болохоор гадна талаас нь өнгөцөл хардаг байсан бол яг өөрсдөө ингээд ирээд ажиллангууд бас одоо маш хүнд байдаг юм байна. Ачаал ихтэй байдаг юм байна. Тэгээд өнөөдөр 0-аас 15 насны хүүхдүүд ерөөхдөө их үзүүлдэг юм байна. Сумд хүүхдүүдээ бас үзэх хэрэгтэй байна. Тэгээд манай эцэг эхчүүд төвийн хүүхдүүд маань бол өөрхөөсөө бичиг байхгүй. Тэгээд шууд одоо нэгдсэн эмнэлэг дээрээ ирж бас үзүүлэх явдал. Тэгээд энд эмчнэрийнхаа бас ачааллыг бас их нэмэгдүүлдэг юм байна. За өглөө 8-аас эхлээд төрсөн онцгойн эмч Алмаагаад аваад өнөөдөр бүтэн өдөр ажиллаж байна. Ер нь ажил ачааллын хувьд бол ерөнхийдөө их байдаг юм байна. Бид нар бол өмнөний иргэнийхээ хувьар эмнэлгээр үйлчлүүлэхэд яг эрэгтэй адилхан байр суурьтай байсан бол яг өнөөдөр өөрөө дотор нь ажиллаад ямар их ачаалттай байдаг, нэг эмчд ямар их юм өвчин ногддгийг бас тодорхой хэмжээнд гадарлаа. За өглөөнөөс хойш үл элэгдэс бүр зулааныхоо гэдэг ерөнхийдөө нэлээд нэг ажлын нэг эхний өдөр учраас нэлээд ачаалттай байлаа. Ялангуяа Алмаа эмч мөн өнөөдөр ганцаараас ажиллаж байгаа юм байна. Тийм учраас нөгөө цагийн бүртгэлээр ирсэн хүчтэнгүүд болоо тасгийн хүчтэн тэгэл яралтайгаар ингээ үзлэг хийгээд ерөнхийдөө маш завгүй өдрүүд өнгөрч байна. Тэгээ миний хувьд эмчээгээ дагалдаад ерөнхийдөө нөгөө стор өвчтний түүхтэр бол тодорхой хүчнийхэн түүхийг бичиж бас эмчтэй тусалж байгаа юм. Мөн цагаан бүртгэлээр орш яагаад ингээд хаад юм байна. Үрж байгаа юмс. Энэ дээр нь тусааж ингээд хамтарч ажиллаж байна. За дэлхийн эмчнэрийн баяраар ухтаж баруурч мэсэг дарга аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хөшөө өдөр хамтдах юм болж байна. За энэ өдрийн өнөөдөр миний докторийн их эмч нартай дагалдаад өглөө 8 цагаас ажиллаа. За маш их ачаалттай тийм бол өөрийн биеэр энд байх хугацаанд л мэдлээ. Тэрнээс өмнө би бүхэн өнгөцсөн байт юм. Тэгээд эмч нар маань ажил маш ихтэй зав чөлөө байхгүй. Чөлөө завгүй ажилт юм байна. За энэ докторийн тасгийн бас их онцлог байна. Люксембургийн их конкурсаас 2015 онд зүрхний хавх манай аймгийн эцэг эхлэлээр багш тохиолдсон зүйлээ нийлүүлсэн байна. За энэ зүрхний хавхны чиглэлээр 2 эмч мэргэжсэн 2 эмч байна. За мөнх цэцэг эмч эрдэнэ зайлж мэргэжсэн одоо ард иргэдтэй зүрхний хавхны чиглэлээр
эрүүл мэндийн үзлийг явж байна. Ерөнхийдөө бол эмнэлгийн ажилчдын ачаал бол маш их байна гэдэг мэдлээ. Тэгээд цаашид бас ард иргэдэд бас хэлэхэд уриалахад өөрийнхөө эрүүл мэндийг юу гэдэг чухалчлах хэрэгтэй. Хоёрдугаар хэрвээ бүр болохгүй болсон тохиолдолд хоёрчлын эмнэлгүүдээр хэмжүүлэхгүй бол одоо манай иргэдийн 10% нь бас өөрийнхөө эрүүл мэнд, за 90% нь эмнэлгийн байгууллага даатгачаад байна. Энэ маань бол бас бид бүхний өөрсдийн эрүүл мэндийн боловсролж явах тутмаг байгаас шалтгаалж байгаа гэж бодож байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг ажлын ачаал ихтэй ажилдаг гэдгийг зорж очиж цаг авч үзүүлэхээр дараалал хүлээж байгаа хүмүүс мэднэ. Зарим эмч нарыг шүүмжлэх тохиолдол гардаг. Ажлын цаг эхэлсэн учраас орой таартал эмч нар ачаал ихтэй ажилдаг гэдгийг дотор нь орж ажилласан хүмүүр мэддгийм байна гэдгийг мэргэжлээс олсон албаагчид хэлж байсан юм а. Эрүүл байна гэдэг иргэн бүрээс 80-90%, эмчээс 10% шалтгаална гэвэл буруудахгүй л болов. Хүмүүр өөрийн эрүүл мэндэд анхаарч өвдөж эмнэлэгт очихдоо биш, өвдөхөөс өмнө өршлөн сэргийлж байх чухал гэдгийг онцлох нь зөв байх. Эрүүл энгийн манад нойр хоолой умартан ажиллаж байгаа нийт эмч нартаа дэлхийн эмч нарын баярын мэндийг хүргэж ажлын амжилтыг хүсье.